цагдаагийн байгууллагад нийт ирж байгаа дуудлага мэдээллийн 7 орчим хувь буюу жилдээ нэг 34 орчим мянган гомдол мэдээлэл, дуудлага мэдээлэл нь гэрүүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллүүд байгаамаа. За нийт одоо бүртгэгдэж байгаа зөрчлийн нэг нэлээдгүй хувь нь за тухайлбал гэмт хэргийн нэг 5.2% нь гэрүүлийн хүчирхийллийн шинжтэй гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллүүд ингээд шалгагдаж байна. Тэгэхээр одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэрүүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил болон гэмтэрэг бол 5-аас 10%-ийг бол эзэлж байна. Ер нь дуудлага мэдээлэлд эхний 2025 оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 200 орчим мянган дуудлага мэдээллийн 15 мянган буюу нэг 7 мянга орчим 15 мянга буюу 7 орчим хувь нь гэрүүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл байгаа. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага дээр ирж байгаа өдөрт ирж байгаа дуудлага мэдээллүүдээс өргөдлүүдээс одоо нийт улсын хэмжээнд өдөрт дунджаар 100 орчим гэрүүлийн хүчирхийллийн гомдол мэдээллүүд ирж байна. Тэгэхээр энэ одоо жил ирэх тусмал одоо өсөн нэмэгдээд байдаг. Гэтэл эрх зүйн орчин бол маш сайн бүрдсэн. Гэрүүлийн хүчирхийллийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, за мөн эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн дээр гэрүүлийн хүчирхийлэл үйлдсэн энэ тохиолдол бүр дээр хөндрүүлэх нөхцөл байдалтайгаар хариуцлага хүлээл гэхээр ийм нөхцөл зохицуултууд бий болсон. Гэсэн хэдий ч одоо цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа энэ гэрүүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэлүүд өсөд байгаа. Энэ шалтгааныг тогтоох, энийг цаашид хэрхэн яаж бууруулах вэ? Энэнийг гэрүүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл гэмтрэг зөрчлийг хэрхэн яаж түргэн шуурхай шийдвэрлэх вэ? Хүн бүр дижил тэгш байдлаар гэмбуруутай этгээдэд хариуцлагыг яаж хөрвүүлэх вэ гэдэг чиглэлээр шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хүний эрхийн байгууллагууд хамтарсан энэ хилцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байгаа. Энэ бол яа харахгүй хилэлцэх ёстой, зөвлөлдөх ёстой чухал асуудал. Монгол улсын шүүх байгууллах тухай хуулийн дээр нийслэлийн хэмжээнд эрүү иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүх байгуулагдсан. За энэ тойргийн шүүх дээр нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын шалгасан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5-4-д заасан гэрүүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллүүдийг энэ шүүх шийдэж байгаа. Энэ шүүх бол энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдэд чирэгдэлгүй байлгах, дахин давтан гаргуулахгүй байх чиглэлээр бол цагдаа, прокурорын байгууллага, шүүхийн байгууллага хамтын уялдаа холбоог хангасан маш чухал ийм тогтолцоо гэж бид бас олж харж байгаа. За гагцгүй энэ гэрүүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхдүүдэд хүлээлгэж байгаа хариуцлага нь бол баривчилж байна, торгож байна. За зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг явуулж байна. Тэгэхээр бид одоо энэ хилцүүлгээр юу хүсэж байна вэ? Энд ямар асуудлууд байна вэ гэдэгтэр энэ дуудлага мэдээлэлүүд өсөд байгаа, гэмтрэг зөрчил нь өсөд байгаа энэ шалтгаан нь юу вэ гэдгийг нэгдүгээр тодорхойлох. Хоёрдугаарт энэ гэрүүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа асуудал дээр хүний хувийн эмзэг мэдээлэлүүд явж байдаг. Хувь хүний нууцын тухай хууль, хүний одоо хүүхдийн эрхийн тухай асуудлууд ярьж явж байдаг учраас энэ гэрүүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл энийг шалгадаг эрх бүхий албан тушаалтнууд мөрдөгчнөр чадварцсан ийм аль багш нар байх ёстой гэдэг үднээс энэ сургалтыг өр нөлөөтэй явах чадвартай, чадварлаг, дуршлагтай мөрдөгчнөрөөр эрх бүхий албан тушаалтнуудаар энэ асуудлыг шалгуулах нэг асуудал байна. Хоёрдугаарт шүүхтэр асуудал шийдвэрлэгдэж байгаа энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх энэ асуудал. Ер нь хуулийн дээрээ зөрчлөл хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрээ эрх бүхий албан тушаалтнаас хөргөвүүлсэн зөрчлийг шүүх даруй шийдвэрлэнэ гэдээ байж байгаа. Даруй гэдэг дээр бол ямар ойлголт байх вэ гэхээр эрсэн даруйд нь шийдвэрлэнэ гэсэн асуудлууд. Тэгэхээр даруй шийдвэрлэж тэр хүнийг хуулийн хяналтанд авчиж хариуцлагыг хүлээлгэх мөн зан үйлд нөлөөлөх сургалтыг явуулах асуудал байдаг. За өнөөдөр зөрчлийн өр нөлөө ямар байна вэ гэдэг асуудал дээр бид нэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтарсан хилцүүлэг дээр бас оролцсон. Хуулиар бол зан үйлд нөлөөлөх сургалтыг явуулна гэж яриад байгаа гэсэн хэдий ч зан үйлд нөлөөлөх сургалтыг явуулах болсон хүчний нөөц ямар байгаа вэ? Цаана нь одоо сэтгцэн эрүүл мэндийн асуудал, донтолтын асуудлууд нэлээдгүй асуудал байдаг учраас сэтгцийн одоо нарийн мэрэгжлийн эмчнэр, сэтгэл зүйч нарыг зан үйлд нөлөөлөх сургалтыг явуулах нь илүү үр дүнтэй юм уу гэсэн ийм байдлыг бид нар бас энэ хилцүүлгээрээ өрнүүлэхээр шийдэж байна. Тэгээ ер нь бол гэрүүлийн хүчирхийллийн цаана бас
хүүхдийн эрхийн асуудал давхар зөрчигдөж байдаг. Зөрчил хянан шийдвэрлэл зөрчлийн тухай хуулийн 6.20-ийн 7 дээр маш тодорхой хуульчлаад өгсөн бага насны хүүхдийн эрхийг зөрчсөн насан туршийнхөө иргэдэд хуулийн этгээдэд бас хавьлын хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн цаана хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа энэ тохиолдолд энэ асуудлыг хэрхэн яаж давхар зөвлөж шалгах вэ? Хүний амнаас хохироод байгаа, танхаараад байгаа энэ асуудал дээр цаана гэр бүлийн хүчирхийл яаж явж байна вэ? Аюулын зэргийн үнэлгээ хэрхэн яаж хийгдэж байна вэ? Хүчирхийлд өртсөн иргэдийг, бага насны хүүхдийг хамгаалах байранд нэг цэгийн үйлчлэгээний төвөөр яаж хөгжүүлэх вэ гэдэг энэ олон зүйлүүдийг өнөөдөр ярьж байна. Тэгээд энэ асуудлыг бол дан ганц цагдаагийн байгууллага, шүүх прокурор гэхээс илүүтэйгээр төрийн болон төрийн бусад байгууллагууд, эрүүл мэндийн байгууллага, хүний эрхийн болон одоо хүчирхийллийн үндэсний төв гэх мэт байгууллагуудын хамтын уялдаа холбоо маш чухал юм а гэдэг зүйлийг энэ хэлэлцүүлгээр өрнүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд архин дондох хэмжээгийн судалгаа хийгдсэн. Энэ судалгаан дээр одоо архитын согтууралтаас архин дондох хэмжээгээс шалтгаалсан гэр бүл салалт нэг 50-аас дээш хувьтай байна гэж ийм судалгаа гарсан байдаг. Мөн 2022 онд бас Японы судлаач нар ирж бас энэ дээр Монголын эрүүл мэндийн байгууллагатай хамтарсан судалгаа юм хийсэн. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн үндсэн гол том шалтгаан бол архитын ахуй өрөөний архитын согтууралтын асуудал байгаад байгаа. За үүнээс цаашлаад донтолтын асуудлууд байна. Цахим мөрөөдөө тоглоомын донтолт байна, архин дондох байна, өөр бусад одоо донтолтын асуудлууд байна. Тэгээ нийгмийн одоо ямар л сөрөг хүчин зүйлүүд байна. Энэ зүйлүүд бол дандаа гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж байдаг. Тэгэхээр энэ нөлөөлж байгаа хүчин зүйлээ заавал гэр бүлийн хүчирхийлэл гэхлээр эрэгтэй эмэгтэй гэхээсээ илүүтэйгээр өөр бусад хүчин зүйлүүд бас гэр бүлийн ах トゥ төрөл садны ийм хүчин зүйлүүд ч гэсэн байж байдаг. Эрэгтэй хүн эмэгтэйгээ хүчирхийлж байгаагаас гадна эмэгтэй нь бас эрэгтэйгээ хүчирхийлж байгаа ийм асуудлууд хүртэл одоо шүүхээр эцлэн шийдвэрлэж байгаа асуудлууд байдаг. Энэ бүхний цаана одоо бага насны хүүхдүүд, насан туршийн хүүхдүүд дандаа хүчирхийллийн золиос давхар болж байдаг нь энэ бол нийгмийн маш тулгамдсан асуудлууд байдаг. Тэгэхээр одоо нэгэнд одоо 2017 оноос дагаж мөрдсөн энэ зөрчлийн тухай хуулийн дээр зан үйлд нөлөөлөх сургалт гэдэг зүйл байгаа. Гадаад орны туршлага бол баривчлах, торгох, шийтгэхээс илүүтэйгээр зан үйлд нөлөөлөх нийгэм сэтгэл зүй энэ сургалтыг өөр нөлөөтэй явах асуудал маш сайн туршлага гэж үзсэн. Тэгээ бидэнд энэ асуудал бол учир дутагдaltaй байгаад байгаа. Өнөөдөр шүүхээс шийдвэр гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зан үйлд нөлөөлөх сургалтыг явуулаа гэж даалгach чаддаг. Гэтэл энэ сургалтыг явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөц боловсон хүчний асуудал бол үнэхээр учир дутагдaltaй байгаад байдаг. Тийм олон сэтгэл зүйчнэр, тийм олон сэтгцэн эрүүл мэндийн эмчнэр тэнд одоо очиж зан үйлд нөлөөлөх сургалтыг явуулаад байх боломжгүй учраас баривчлах шийтгэл, торгох шийтгэлд нийгэм тустай ажил хийхээс гадна энэ зан үйлд нөлөөлөх сургалтыг тусдаа явуулах ийм эрх зүйн орчин, ийм эрх зүйн орчин практик жишгийг бас бид нэр тогтоох чиглэлээр онцгой анхаарч байгууллага, төрийн байгууллага хоорондоо уялдаа холбоог анхаарч ажиллаж байна. За гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл дээр хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага очиж байгаа. Цагдаагийн байгууллага очиод аюулын зэргийн үнэлгээ хийж байгаа. Аюулын зэргийн үнэлгээ хийхдээ гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон иргэнээс гадна тэнд гэр ахуйн өрөөнд байгаа бага насны хүүхдүүд дээр аюулын зэргийн үнэлгээ маш хийж байгаа. Тэгэхээр энэ аюулын зэргийн үнэлгээ хийгээд тэр аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан тохиолдолд тухайн гэр бүлийн хүчирхийлд өртсөн гэр бүлийн гишүүн бага насны хүүхдүүдийг нэн дээрөө хамгаалах байранд хүргэж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. За энэ гэр бүлийн хүчирхийлд өртсөн хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулиар эрхэн зөрчигдөд байгаа энэ хүүхдүүдийг хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа тусгай бэлтгэгдсэн мөрдөгчнөр, тусгай бэлтгэгдсэн эрх бүхий албан тушаалтнаар энэ хүүхдүүд дайрцж байгаа. Мэдээж өмгөөлөгчийн асуудал, нийгмийн сургууль мужиглагчийн асуудал, насанд хүрсэн гэр бүлийн гишүүнийг оролцуулах асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ маш эмзэг асуудал, хүүхэд одоо болсон асуудлыг ярихдаа айсан бухимдсан юм байдаг учраас тэр хүүхдийг тайвширсан, сэтгэл зүйн тайван байдалд орсон тохиолдолд тайван одоо бага насны хүүхдээс мэдүүлэг авах тусгайлан бэлтгэгдсэн ийм өрөөнд одоо хүүхдүүдээс мэдүүлэг тайлбарыг авч байгаа. Цагдаагийн байгууллагын нутаг дэвсгэр хариуцсан нэгж болгон дээр бага насны хүүхдээс, насан туршийн хүүхдээс мэдүүлэг авах тийм тусгай бэлтгэгдсэн өрөөнүүд байгаа. Тэр өрөөнд мэдүүлгүүдийг аваад явж байгаа.
Эдийн үндэсний байгууллагын хүүхдийн сан за бусад одоо Японы үндэсний үндэс төсөл гээд маш олон төслүүд хууль зүйн дотоод хэргийн яамнаас гарсан улсын хууль зүйн дотоод яам багцаас хүүхдүүдийг гэрүүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах нэгцгийн үйлчлэгээний төвүүд хамгаалах байрууд ийм байрууд ер нь аймаг орон нутагт бүрт байгуулагдсан. Тэгээд одоогийн байдлаар 37 байр байж байна. Тэгээ энэ байрууд дээр тухайн одоо хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүүхдүүдийг хамгаалах байрлуулах энэ асуудал ярьж байгаа. Тэгээ хөдөө сумдад хүртэл зарим хөдөө сумдад хүртэл хамгаалах байрны нэгцгийн үйлчлэгийн зориулалтаар хамгаалах байрны зориулалтаар ашиглах ийм байруудыг хүртэл сумдын засаг даргын тамгын газар дээр бас байгуулад явж байгаа. Ер нь бол хамгаалах байрны тухайд бол тухайн байршил нь бол нууц байдаг. Нэгцгийн үйлчлэгээний төв бол одоо бүх аймагуд гэлтгүй одоо сумдуудаас байгуулагдаад явж байгаа. Гэтэ бүх суманд бүх аймагуд дээр 100% одоо энэ хэрэгжээд явж байгааг бол үгүй. Гэтэ байгуулгаар үе шаттайгаар ингээд явж байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагаас үзүүлэх хариу үйлдлийн хувьд бол дуудлага мэдээлэлээр очиод аюулын зэргийн үнэлгээ хийдэг болсон байна. За энийг бол нөгөө бүх дуудлага мэдээлэл төр хийж байгаа гэсэн ч гэж одоо тайлхиж байгаа хэдий ч гэсэн одоо тэр тийм хангалттай байж чадахгүй байгаа нь бас харагдаж байна. За жишээлх юм бол одоо шүүхтэр очиж байгаа зарим одоо зөрчлийн эргүүд дээр аюулын зэргийн үнэлгээ хийгдээгүй байх ч юм уу тийм энгэрийн камерыг ашиглаагүй байх ч юм уу, нотлох баримт дутуу баримжуулсан байх ч юм уу. За энэс болоод одоо зөрчлийн эргийг шийдэгдэхгүй байх, одоо шийдвэрлэгдээс татгалзах ч юм уу тийм ийм үндэслүүд бас үүсэж байгаа талаараас ярилцж байна. Үүнээс гадна бид нар одоо эрүүгийн хууль, зөрчлийн хууль дахь гэр бүлийн хүчирхийлэлтийн тэмцэх чиглэлээр одоо арга хэмжээ хүчирхийлэл үйлдэгчид энэ хүлээдэж байгаа хариуцлагын тогтолцоог бас боловсронгуй болох ийм зайлшгүй шаардлагууд байна гэж харж байна. За одоо зан үйлд нөлөөлөх албатай сургалтууд бол баримтчилгаа хариуд дээр хийгдэж байгаа. За энэ сургалтын үр нөлөөг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байна. Хэрвээ энэ сургалт үр дүнтэй болох юм бол одоо дахин давтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал бол харьцангуй буурна гэж үзэж байгаа. Бид нар бол нөгөө дуудлага мэдээллийг яаж бууруулах вэ гэж ярихаасаа илүү гэр бүлийн хүчирхийллийн тархалтыг яаж бууруулах вэ гэдэг асуудлыг хөндөж ярих нь маш их чухал байгаа. Энэ асуудалтай холбоотой яах вэ гэхээр энэ гэр бүлийн хүрээнд хэн найрагталт за тэгээд ажилгүйд ядуурл гээд нийгэм эдийн засгийн шалтгаан нөхцлүүдтэйгээ бас холбож үзэх зайлшгүй хэрэгцээ шаардлагууд байна. За дээрэс нь боловсролын байгууллагын чиг үүрэг бол маш чухлаа. За тэгээд дээрэс нь соёлын байгууллагын соёлын яамны чиг үүрэг бол маш чухал шүү. За нэг талд нь одоо гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлье гэдэг хаад нөгөө талд нь энэ кино урлагаар дамжуулаад одоо бэлгийн хүчирхийлэл хүч хэрэгэлсэн гэмтрийг одоо ингээд сурталчлаад байгаа явдлыг бол зогсоох хэрэгтэй. Энэ дээр соёлын яамны оролцоо маш чухал шүү. Энэ эерэг хандлагуудыг бий болгох, яаж одоо энэ уураа хянахын, яаж хоорондоо эрүүл харилцахын гэдэг энэ уур чадварыг бий болгох маш чухал байна. Энэ дээр бол эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага, за дээрэс нь соёл урлагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мань оролцоо бол маш чухал байгаа. Тэгэхээр зэрэг энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол зөвхөн одоо хуулийн байгууллагын асуудал биш юм аа. Энэ бол нөгөө нэг суур хүмүүжлээс нь ахуулаад боловсролын байгууллагаар гэр бүлийн хүмүүжлэлээр дамжуулаад эерэг харилцааг бий болгох, бие биентэйгээ эрүүлэр яаж харилцаж сурах уу гэдэг энэ ойлголт мэдлэгийг бид нар багаас нэглээд суулгаж өгөх нь маш их чухал байна. Тэгэхгүй болохоор бид нар одоо гарсан гэмтрийн араас хөөцөлдөөд за магадгүй одоо энэ гэмтрийг дуудлага мэдээллийг нь яаж бууруулах вэ гэдэг асуудлыг бол яриад байж болохгүй. За дуудлага мэдээлэл өгч байгаа нь бол сайн. Энэ илэрч байгаа нь бол сайн. Тэгэхээр зэрэг энэ илрүүлэлтийг айл болохоор нөгөө эрч хатанд нь хийх нь бол одоо тэр хамтарсан боёодын судалгаа одоо үнэлгээгээр бас дамжаад одоо хэрэгжиж байгаа боломжууд бас байна. Яагаад тэгэхээр зэрэг үндэсний хэмжээнд 700 гаруй хамтарсан багууд ажиллаж байна. За энэ хамтарсан багууд дээр маань тухайн гэр бүлтэй холбоотой маш олон тооны судалгаанууд байдаг. Одоо хичнээн архины хамааралтай гэр бүл байна. За хичнээн одоо хүчирхийлэлд өртөж болцсохгүй хүүхдүүд байна уу гэдгийг бол энэ судалгаануудын үр дүнгууд илэрхийлдэг учраас тэр эрсдэлд байгаа бүлэг рүүгээ илүү чиглэсэн ийм маш одоо сайн төлөвлөсөн ийм үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа нь чухал байна. Тэгжээж бид нар гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэхээс биш тоо мэдээлэлийг бид нар бууруулах дарах маягаар одоо энэ гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэж байхгүй. За тэгээд нийтдээ нөгөө 10 гэмт хэрэг тутмын гэр бүлийн хүчирхийллийн нэг нь л илэрч байна гэд
цагдаагийн байгууллагын хууль сахиулах байгууллагуудад хандж байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ 9 нь ягаад даалт байгаа даа. Тэгэхээр энэ даалт байгаа хүчирхийллийг илрүүлэх чинь энэ нөгөө засаг захиргааны анхаарчны нэгж дээр ажиллаж байгаа хамтарсан багууд, одоо хүүхд хамгааллын багууд гэдэг энэ нэгжүүдийн маань хамгийн гол чухал үүрэг байгаамаа. Ер нь бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь өөрөө болохоор нөгөө хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгддэг. Өөрөөр хэлэх юм бол 24 цагийн турш нэг орчинд байж байгаа тэр хүмүүсийн хооронд үйлдэгддэг учраас сэтгэл зүйн хувьд, эдийн засгийн хувьд тийм ээ хамааралтай юм субъектүүдийн хооронд үйлдэгдэж байгаа учраас тэр болгон одоо илэрх нь ховор байдаг. За илэрсний дараа хохирогч одоо би болжоо өргөл гомдлоосоо буцъя гэж байгаа чинь нөгөө тодорхой хэмжээний дэмжлэг байхгүй байгааг л илэрхийлж байгаа юм. Тэр хүний хувьд эргэлзээтэй байгаа байхгүй. Би буруу юм хийчихв, зөв юм хийчихв. Гэд яг ингэж эргэлзэж явах үед нь за яах гэж энэ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн бэрч гэдэг юм уу те нэг шалтай юм биш үү гэсэн ийм хандлага гарах юм бол тэр хүн тэндээсээ буцна. За эсвэл нөгөө хүчирхийлэл үйлдэгчээс айдас ус байгаад байгаа. Хэрвээ энэ хүнийг ингээд баривчлаа явуулчих юм бол манайх одоо хоолгүй болно. Энэ хүн маань ажилгүй болчих болоо, орлогогүй болчих болоо. Би буруу юм хийчихв гэд. За энэ байдал нь яг вэхээр эргээд нөгөө нэг гомдлоосоо татгалзахад бас хүрэгжээдэг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол одоо хинт ч тохиолдож болно. Баян ядуу ажилтай ажилгүй тийм арх уудаг үгээс хамаарат хинт ч тохиолдож болно. Тэгэхээр зэрэг хэрвээ та хүчирхийлэлд өртсөн амь насчин эрсдэлтэй өр хүүхдүүд чинь бас айдастай хэцүү байх юм болоод нь цагдаагийн байгууллагт хандаараа хамгийн ойр байгаа нэг цэгийн үйлчлэгээний төв гэж байдаг, төр хамгаалах байрууд гэж байдаг. Энэ байгууллагууд руу бас хандаж болно. За цагдаагийн 102 гэдэг дуудлагын утас бол таны нэг утаснаас чинь нэг жоонохгүй. За 107 гэдэг дуудлагын утас бол таныг одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд төр хамгаалах байр руу одоо хүргэж өгөх тийм ээ дараагийн үйлчлэгээ тусалцаанд холбож өгөх юм ач холбогдолтой дугаар байгаа шүү. За тэгээд манай хүчирхийллийн эсрэг үндэсний төвд бас хандаж болно. За манай төвд хандахын тулд та бүхэн 95 69 05 05 гэдэг дугаарын утастай холбогдож болно. За мөн манай чатбот үйлчилгээ байдаг. За энэ үйлчилгээ рүү хандах юм бол танд одоо анхаарчны зөвлөгөө мэдээллийг бас өгөх боломжууд бас байгаа. Гэрлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх. За хууль заасан хугацаанд энэ хэрэг зөрчлийг хэн шийдвэрлснээр гэмтрээс өрсөн сэргийлэх энэ ажлыг шүүхийн байгууллага нэгдүгээрт хийх энэ зорилгоо хангаж байна. Хоёрдугаарт зөрчигдсөн эрхийг сэргээх огчид учирсан хохирол хор уршгийг богино хугацаанд илрүүлэх, олж тогтоож хохирлыг гаргаж өгөх. За түнчлэн хууль заасан хугацаанд гэмтрэг зөрчлийг шийдвэрлэх талаар шүүх эрх мэдлийн байгууллага болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бас сайжруулах талаар санал зөвлөмж гаргахаар энд хэлэлцүүлэг явуулж байгаа. Гэрлийн хүчирхийлэл үйлдэх гэмтрэг зөрчлийн нэг онцлог нь гудамжинд танихгүй хүмүүсийн хооронд үлдэгдсэн зөрчлийн хэрэгээс ялгаатай. Өөрөөр хэлбэл гэрүүлийн орчинд хаалттай хаалганы цаана дөрвөн ханны дунд гэрүүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдийн хооронд үлдэгдэх учраас за энэ гэмт хэргийг төрхөн шуурхай аялуулж хохирчийн аюулгүй байдлыг хангах за дахин энэ гэмтрэг зөрчил хохирч болохгүй байх арга хэмжээг зайлшгүй хурдан дүргэн авах нь өөрөө энэ гэмтрээс өрсөн сэргийлэх ийм бас зорилгыг хангадаг. Хамгийн анх цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл хохирч өгтөө гэрүүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээлэл өгчдөг. За ингээд цагдаагийн байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлээ шүүхэд шийдвэрлүүлэхээр нөгөө шалган шийдвэрлээд ирэхэд нөгөө хохирч маань анх өгсөн дуудлага мэдээлэл буюу гомдлоосоо татгалцдаг шалтгаан нөгөө түрүүнд дурдсан. Тухайн үед бол гэрүүлийн хүчирхийллийн хохирчны нэг онцлог нь амь нас эрүүл мэндэд хамгаалахын тулд цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг болохоос биш нөгөө гэрүүлийн хамаарал бүхий этгээдээ шүүхээр ял шийдвэрлэх юм уу эсвэл зөрчлийн хэрэгтэн шийдвэрлэх юм сонирхол байдаггүй. Энэ гэмт хэрэгийн онцлог нь өөрөө. Тэгэхээр энэ онцлогийг мэдэрч гэрлийн хүчирхийлэл үйлдсэн байна уу? Эсвэл өөр төрлийн хүчирхийлэл байна уу гэдгийг энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд маш сайн шалгаж тогтоосон байх ёстой. Шүүх эрх мэдлийн байгууллагын хувьд бол мөн онцлогийг анхаарч иж энэ хэргийг хэн шийдвэрлсэн өөрөө энэ гэмтгээс үүсэн сэргийлэх үр дүнтэй ажил болдог гэсэн бас ийм дүгнэлтийг хэлмээр байна. Прокурорын байгууллагын хувьд бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хэрхэн яаж зөрчихгүй байх вэ? Хууль тогтоомжийг нэг мөр яаж ойлгох вэ? Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бид үнэлгээгээ хүн сатуулах, за гэр бүлийн хүчирхийлүүлсэн гомдол мэдээллийг хуулийг төсөөтэй хэрэглэх тайлбарлаж бусдад яалт завшуулахгүй байх. За цаашлах юм бол шүүх дээр тулгараас шүүхээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийнхаа явцыг
улсын дээд шүүхэд тайлбар зөвлөмж байгуулах, чиглэл авах тал нь өнөөдрийнхөө хэлцүүлэг дээр мэдээлэл бэлтгэж орж санал хүсэлтэд солилцуулах ийм ажлыг хийлээ. Гэр бүлийн хүчирхийлэлд зөвхөн охигч нь хүүхэд байдгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан гээд гэр бүлийн хүчирхийлэлд маш олон хүний эрх ашиг яригддаг, хөндөгддөг. Үүнийг бид хамгаалахын тулд сая манай мэдээллүүдээр гарч ийн хүүхдийн эрх талаас хүүхдийн одоо цаашид зөрчигдөхгүй байх талаас нь хамгаалах чиглэлээр прокурорын байгууллагаас төлгөө шалгалтуудыг төлгөө батлаж холбоотой төрийн бүх байгууллагатайгаа хамтран ажиллах чиглэлээр энэ ажил арга хэмжээг шат үе шатаалan авч байна. Төслийн тухай хууль болон эрүүгийн хэрэг дээр гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг одоо хуульчилсан байдаг. За гэмт хэрэг гэдэг бол байнгын шинжтэй тохиолдол байдаг. Одоо бидний өнөөдөр тулгамдж байгаа асуудал болохоор байнгын шинжтэй үйлдвэрлэдэг байгаа одоо шинжтэй хүчирхийллийг цагтаа болоод удаа дараа ирээд байхад зөрчил буухгүй байна. Давтамжийн татдаг байна гэдэг гол шалтгаан хууль хэрэглэлийн асуудал. Хууль хэрэглээ буюу тухайн хууль зах зээний асуудлыг шүүх прокурорын байгууллагууд хэрхэн яаж ойлгож хэрэгжүүлэх вэ гэдэгтэй байгаа. Хүчин хууль зах зээний дотор гэдэг бол хуульд заасан 6 сарын хугацаанд хууль зах зээ дуусаагүй байвал үүнийг давтамжтайгаар нөгөө үйлдэлээ давтаж хийж ивэл байнгын шинжтэй гэж үздэг. Хуульд заасан хугацаа дууссны дараа тухайн зөрчил одоо үйлдэл дахин үйлдэгдэх юм бол үүнийг нөгөө давтамжийн асуудлуудын тухай үедээ ярьдаг гэсэн. Уулзалт хэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан